бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр Францд 9 давчхан мэдээлэл даавнд хүргэж байна. Монголоос гарахад Улаанбаатар хотод засварж исэн. Тэгээд ойр засварг байсан учраас ингээд бас нэлээд гоё байсан застай. Ингээд бас эртэлх байсан учраас эртээ босоод гсэн байж байгаа. Застай болгоод үед даавны бас боломжтой явахыг бас сануулж байна. Бид нар бол ингээд хөдөлгөөн бол багтаа байсан. Тийм учраас ингээд бол цагтаа амжиж дискутл дээр исэн байж байгаа. Тэгээд Туркийн шаариланаар явсан. За тэгээд Туркээр ингээд бол их хвчлэн дамждаг Стамбулаар дээр онгоцоо зэлгээд тэгээд цаашаа явсан байж байгаа. Франц бол маш гоё ногооноор байсан. Ерөнхийдөө маш ногоон мод ихтэй. Тэмчээс гайхалтай ерөнхийдөө бол маш гоё ногоон байсан. Ногоон газар алсан билээ гэж. Францд тавтай морил. Франц ерөнхийдөө дотоод байдал нь нэлээд бас тийм амар биш байгаа юм билээ. Яг улс төрийн улсын улс төрийн намуудаас хамаараж ерөнхийдөө одоо women сан улс байна. За одоо яг жишээлбэл энэ дээр бол одоо арьсангуур ялгуурлан гадуурхтай холбоотой жагсаал цуглаан болж байсан. Тийм бүх цуглаанууд бол маш ихээр болдог байж байгаа. За тэгээд шууд ажилд орсон. Тахан мэдж байгаа үйлдвэрлэлийн чиглэлээр би ажилладаг. Тэгээд хүмүүс Францд үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах мөн сонирхох хөрөнгө оруулалтыг энэ холбоотой мэдлэлүүд байвал та хүмүүс надтай холбоо явуулж болно. За энэ дээр болохоор манай нэг найз одоо жавсан үйл хөдлөлтөө одоо хэрхэн засвар хийж байгаа талаараа бид нар одоо онч. За тэгээд замд гарсан хэдүүлээ өдрөө замд найзууд дээрээ бөөнөрөө бас уулзгаар бид нар өдрөө тохирсон байсан учраас хотын одоо Францын одоо вилажууд буюу одоо жижигэн тосгонууд нь бол ингээд машин битээ зэгцтэй тэгээд бас одоо төв замуудаа бас ингээд дагаад бас ингээд байж идэг жижигэн тосгонууд. За ингээд зорсон газараа ирсэн ирээд одоо энд бол жижигэн одоо Airbnb дээр туризм байр авсан байж байгаа. Иймэрхүү байрууд бол маш ихээр бас хөдөлгөөр байдаг. Уултай, далайтай амралтын газруудаар. За товчондоо юм байна. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяр таа.